Хамгаалахын эрдэмт Баатар. Та өндөр нэр бодол судлан айлдана уу? Хан хөхө тэнгэрээр дүүлэн нэг нисч хөрс таалтан дэлхийгээрэн шогшин нэг гүйж хөхрөгөл усын олон өргөдөр гүйдэлэн байж гурам Монгол улсыг тойрон манаж дэлхийг ээжигийн хамгаалж нэгэн оршин за дэлгэр арвин үүлийг дэлгэрүүлж нэгэн оршин за Бомон олон амийг нь хамгаалж нэгэн явлаа. Бомон олон амийг нь оршоож нэгэн явлаа. Агшун орглон сэтгэлэтэй огтргүйд нэгэн суудалтай. Очир эрднийг гар там барж боломгүй үлийн дүүргэж явсан. Үндэстэй мөчөртэй бүхнийг хамгаалж өмгөөлж явсан. Хөгшин буурал нэгэн Баатар хөхө тэнгэртэн оршиж байна. Алдар нэрэн айлдад юу хийхв ам хэлнийх нь бай болох буйза. Цол хэрэгмэ зарлаад юу хийхв цоглох хэл амны бай болох буйза. Төгөлдөр арвин түүчэд үйсэл душиж дүүргэж байвал болох нь тэр. Азрын цагаан шонын арьсан нэгэн тэргүүнтэй бэлээ. Таван янзын чонын даширлуулж зүүсэн сүүлээр гайхам сүрлэг тэргүүнэн гоёж нэгэн явлаа. Улаан хүрэн дээлийг эдэлж нэгэн явлаа. Улаан хүрэн өмсгөлийг зүүж нэгэн явлаа. Ухаан толон амьддын арьсан гудалтай явлаа. Улалзах галын шаргал өнгөд элдтэй байлаа. Орон хийцтэй олон элдийг хэрэглэж явлаа. Бомон үеийн тэртэх үнийн эртэ цагтаан багтам гоо төгөлдөр дайчин хатантай явлаа. Дөрвөн сайхан үрсийг сургаж нэгэн явлаа. Дөрвөн сайхан үрсийг ухааруулж нэгэн явлаа. Хан хөхө тэнгэртэн мөр түшилтсэн сууцгааж хамгаалахын ухааны үйлийг дүүргэлцэж явлаа. Өнгөлзөн нэрхүстэн дайснуудаа сурсаж өмг түшигт хамгаалалтыг амжин хийдэг байлаа. Үемэн дэгдэгч дайснуудыг тандаж нэгэн явдаг. Үнэнч сайхан андтай үйлсэн дүүргэлцэж явлаа. Дайныг ухаанаар дайтан тулалдах үед дархан хамгаалалт үгүйгээр орох учиг юусан бэлээ. Хатан зөрөгт хамаг олон Баатар ирсэрийн хан хэрмэн хамгаалалтыг хамжин үүсгэж явлаа. Сурч мэдэж гарсан сурамгай үйл нь бол сонор сэрэмжээс өгшөлтэй хамгаалахын ухаан юм. Дайтаж тулдаж явахтан хэрэглэж байсан зэвсэг минь таван үе дамнсан төвшин сайхан элдэн буй. Хар хуйндан бүрээтэй хатуу нэгэн элдэн буй. Хайшиж үйлэн дүүргэж хааж тулдаж явахтан гал шаргал элдийг харамгаа эдэлж явлаа. Хатгалдаг дайн дорохтой хар догшин хуйтай. Харин чадал элдийг ханцуулж нэгэн явлаа урсмэн. Дан тулан дороод шархтаж инлэх үедэн дайчин нөхдийнхэн сэтгэлийн халуун дэмэр дотон итгэл дандуудынхан хардшгүй хүчээр даваад нэгэн гарах тэнхээ ухаан надад буй. Данд шарх үзэлгүй дайтан тулдж явлаа. Хату бэрх шархан алды бийдэн эрлээ гэхнэ. Хамаг олон андууд минь дэмнэх чадалтай оршин буй. Анд нөхдийнхэн урам зоргийн үгээр нард төмнийхэн өөдрөг сэтгэлийн илчээр хүжидинхээ бяра чадлан хурааж явлаа. Хөрст алтан дэлхийн хөрс шороо ургамал
Зэнгэг агаар цэвэр тунгалаг аршаан цоргим бадамлах ариун гал таваасан цогцол боогом бадрааж омгшиж явлаа. Алдавийн тамир алдарч сүлтэн цагт амжиж инэл тавар ажиллаж дэмнэж явлаа. Асан дурлзах омг сур аривдах бэр чадал. Ариусах оюун бодлыг андын урмын үгс. Ардын хайлган сэтгэл аяндал хөглөж явлаа. Амд асрахын даванд андынхан урмын үгээр амиа хамгаалж дэсэж даван гарч туулсан. Ариун нандин түүх өвгөн надад оршин буй. Найра дэрх хармо бүхнээс давшаа дэрх өстөн дайсан бүгдээс зөвхөлт хорон атхаг санаатан зүг зүгийн хармуутан бүхнээс алтан дэлхийн халуун зүрхийг алд биеийн амин голт зүрхийг хөрс шороо болсон халуун элгийг хүндүүлэлгүй хамгаалж бүтэн авч үлдэх тэнхээд ариун үйлийг тэнгэрлэг мэрэгэн ухааныг тэнгэр уужим бодлыг хамгаалахын их ухаан хэмээх сүгэ хамгаалахын ухааны үүсэл гарвал болбоос хүмүүн энэли биеийг хамгаалж захихаас үүсэлтэй өнөө цагт хүртэл хамгаалалтын их үйлс нь өрнөж ил далдаар өртөлж оршсоор буй. Хамгаалах үйлсийн хамгийн чухал зүйл нь хартан дайсныг судалж таних оршдог юм. Галын их шидэтэй харамуутан байхаваас гайтай түүний өөдөөс галын шид ашиглаад дөрөвтэй хамгаалалт болж тогтож чадахгүй. Дөрөн сан хамгаалах үйлс өрнөж дуурахгүй. Ийм нэгэн уучгаар аливаа нэгэн зүйл ямар зүйлтэй харшилдаж үл нийцхийг ямар шидийг хааж боож дарж чадахгүйг эхлээд сайтар тунгаасан байх хэрэгтэй. Элд олон зүйлсийг эвсэл зохицол уялдаг энэ тэргүүнд эргэцүүлж таньсан байх хэрэгтэй. Тогтом байж юуны мань аливаа эд зүйлсийн тэнцэх өвдөс шид дэсэх хүжиж чадлыг ямар зүйлтэй холбож яаж хамгаалалт хийхээ ягч тал тунгааж ялгаж сайтар тодруулах хэрэгтэй. Удаах нэгэн зүйл нь бол огтж хамгаалах үеийн мөн чанарыг уучлаж сайн ойлгох хэрэгтэй. Ухаарч сайтар таних хэрэгтэй. Хэрхэн юугаар хамгаалалт хийвэл хэрэдэсвэртэй удаан оршихыг хэрсэн ухаанаар таньж мэдээд хийгүй сайхнаар тааруулж үйлдэж сур. Томон олон эд төгсгөлгүй арвин ухаан төгөлдөр шид хүч амин хэрчмүүдийг таньж мэдэх хэрэгтэй. Тунгааж шүүх хэрэгтэй. Яагаад вэ хэмээвэл энэ л бүхнийг хослуулж яггүй сэн хамгаалалтыг бүхлэн хийдэг юм. Алив харва намана атад харсан сиг алалиг нь сэн анзаарч амжиж нэн тэргүнд амин сүнсний хамгаалалтыг ажирлгүй хийх хэрэгтэй. Арвин эдлэл зүүсэглээ амилуулж хамгаалж болно. Махан энэ биеийг машид сайн хамгаал. Манах хүрээ хамгаалалтыг тойруулан татаж бүхэл. Өргөө цагаан гэрт өөрийн нэгэн хамгаалалт буй. Өмгөөлж түүгээр өргөөгөө хармуугаас хамгаалдаг юм. Дэлгэрүүлж энэ бүхнээс даамай олон зүйлсийг дэмнэж сайтар дэтгэж дөмгөн хамгаалж болно. Өргөө гэрийн хамгаалалтаар өнөр олон үрсээ өнөд бат сайнаар өмгөөлж хамгаалж дөнгөн. Сүнсэн биеийн хамгаалалтыг сувгч орхооргүй хийхин тулд эдэлж хэрэглэж буй эд хэрэглэл эрчмийг тэтгэх оюун бодол
Энгүй хүчит шид гурваар элбэн байж хамгаалж болно. Элдв янзын эд хэрэглэлээ энэлээ бийдээ бүрэн зүүж бай. Хүчлэг оюун бодлын хүчээр хий бие хідэн тэн хоёгл. Хийсэлэн дүрэ арвинтай хувиргаж хиймэл хамгаалалтаа хүрээлэн босго. Энгүй шидэн ашиглаж сүнсэн биеийн хамгаалахтан эргэн тойронд ирчмэр хүрээ үүсгдэг юм. Түмэн янзын дүрд хий биеийн хувилгаж тэрл хийсгэлэн дүрээрэн сүнсэн хамгаалж болно. Энэлэм ахын биеийг энерги хамгаалахтан нэлдэв хүрээ хамгаалалт эржилэн татж болно. Хүмүүн энэл биеийг хамгаалах гэж дустай байдаг. Хэрэглэл эдлэл зүүсгэлээ амилуулж хамгаалж болно. Өөргөө гэрийн хамгаалалтанд олон зүйлийг ашигладаг. Урлаг олон дайчдаар өмгөөлүүлж хамгаалуулж болно. Өөргөө гэртээ дустан хүрээ татж болно. Гэрийн олон онгодоор мандуулж хамгаалуулж болно. Аратан амтэн жигүүртнээр хамгаалж бас болно. Амилуулсан шидэд толиорон аварж хамгаалж болно. Хонон ор бүхэн өөрийн махан биеийн хэрэглэд эд бүрээр тордож хамгаалж болно. Эрчмийг хурааж датдаг, эргүүлж бас хариулдаг. Элдв янзын эд зүйлс ариун байдаг. Онцолж тэдний дотроос сайн эрчмийг датдаг. Онцгой хамгаалалтын эдүүдийг олж хэрэглэж болно. Эгэл жирийн хүмүүн бүр эдэлж хэрэглэж буй зүйлсийн эргүүлж тойруулж өчхийг нь таниад эвтэй хүчтэй хамгаалалт болгоод элдв зүйлээс энэ биеийн хамгаалж болно. Удмын олон бэлчир үрсэдэмэн унсан газар угаасан усных нь хөрсөн шороо хүй дарсан чулуу хамгаа сээлтэй ивэлтэй байдаг юм. Өвгөд буурлуудаас дамнаж өвлөгдөж ур удамдан ирсэн өмгөөлж хамгаалах өвдөсөтэй өнөр олон эдүүд бий. Зарааны арьс үсээр зартай хамгаалалт хийж болно. Толин эдүүдийг янз бүрээр амилуулж томоохон хамгаалалт хийж бас болно. Өргөө цагаан гэрээ өстөн дайснаас хамгаалахдаа алтан харган модыг ариун үнэртэй гангыг хара цагаанаар хослуулж холбож томсон дээсийг хатав чандан хамгаалалт болгож хадаж догтоож өлгөж зүүж болно. Нотом дамнаж ирсэн ожигтэй зэвсгүүд байж болно. Өргөө гэрийн голомтын өндөр дэд буурлууд нь өнөд ариун тагшин явбала өнгөлз харамуу зүйлс өрүүлдэж дарж ирдэггүй. Огшиж богшаад байдаггүй. Гал голом төргөө гэрээ гай барцдгүй ариун авч явбала ханад цоон хотол өргөнд нь халдах харамуу зүйл ирдэггүй юм. Эдгээр зүйлсээр хамгаалалтыг энэ биедэн дүүргэж болгоч эдэлж хэрэглэж буй зүйлсийн эдийн дэнс гэж байдгийг анхаар. Эдийн тэнгэрийн буурлууд нь энэ тухай илүү дөрвдөг айлдах буйзаа. Ан амтны эд бүхнээр аливаа хамгаалтыг хийж болгоч араасан дагуулах элдв нөлөөг арилгахан сайтар тунгааж хэрэгэл. Монгол эрхэн сэдвудахтай явах. Тэрл гал элчин засруулж тэнсэн хийсэн хармуу бүхнийг тэглэж энэ бид наалтсан бүхнийг тэнхэд очорон ноцон шатааж дүүдэг мэт заслыг
үлддэг юм. Хэтоодоо бол харамуу бүхэнтэн хатгалтан дайдах зэвсгийн дом нь болж өгдөг. Хамгаалалтын зэвсэг гэдэг нь энэ юм урсан минь. Хурцэлд хэмээн түүнийг хэлдэг юм урсан минь. Овог отогон хамгаалдаг өвгөд гэж байдаг юм. Моногдсон үйлдэл тэднийг голомтын онгод гэдэг юм. Хурстын 5 твийн нэгээр төлөөлсөн халуун гал голомтын 5 буурал байдаг юм. Өргөө цагаан гэрт харамуу ирснийг өрөөж балчир үрсэн өвдөж зовж чилээр ихснийг хазгай буруу яваад болохгүй байгаа бүхнийг халуун гал голомтын 5 онгод нийлэн хариуцсан засаж залж чиглүүлж өгдөг юм. Энэ л 5 онгод удам угсааны хан голомтыг ингэрч сэргээж дахих үлийг дуургадаг юм. Ирсэн гал голомтын онгодыг сэргээж өгдөг өвгдийн галтай холбох үйл хийдийн учиг нь. Өргөө гэр бүрээр өнгөлцөг харамуу бүхний өдөг хор уршгийг таньж нэгэн мэдээд арвин эд зүйлээр андж хамгаалж болно. Амар тайван амьдралыг ашид өмгөөлж болно. Овог отог удамын ивэлтэй уул хайрхны онгон дагшин дөрхтэй оргил нуруудын дурыг халуун гал голомт айлбал овог отогоорон хүндтгэн дэш нь залж дээдэлж явах хэрэгтэй. Улааж хүмүүн балчууд ураг овгон хамгаалах тан учигт олон хамгаалалтыг өвдсаар дүүргэж болно. Хэрвээ лусын үлэнд гаргууд нэгэн байвал хүний тэр лудмыг ивэгч лусын өргөнөөс хүүхэд багчуудадан ширхэг чулууг шившиж хүчрхэг нэгэн хамгаалтыг хийж өгч болно. Эдэлж хэрэглэж буй эдлэл хэрэглэлээ бүхнэн эндүрлгүй сайдэр тань гэж өмнө нэгэнтэн айлдсан. Тандаж таньж мэдээд тааруулж хэрхэн ашиглах хан татсан олон эрчмүүдэн хэрхэн хурааж оршоохон нягталж сайдэр ажихад амин хүчит эрчим нь нягтарч аяндан сэргээд хүч чадлан агсаад ирдэг юм. Улааж хүмүүн асар майхан өргөө гэрээ учирхан муугаас хэрхэн хамгаалах талаар айлдъя. Улааж хүмүүн бүрийн хотол өргөө гэрн нухтан маш хатуу хамгаалалтанд байх хэрэгтэй. Хотол өргөө гэрээ хамгаалж буй улааж хөрс хойморт залрах өвгдийн удамын онцлог буйр суур буудал суулаас хаваарч банк хамгаалалтан бохилж хүчжүүлж хэрэгтэй. Онцгой гойд хүжитэн огдрогын далж игүрдэнээр олон хамгаалалтыг оршоож үйлдэж болно. Хий тэрли биер нь хийсгэлэн амгалан дүрээр нь хавтай бат хамгаалалтыг хашиж дүүрэгвэл сайн. Өргөө голомтон өмгөөлөг дүшигт нэгэн үйлэндээ өнгөд талин хамгаалалтыг үйлдэж байвал сайн. Өнгөд тэрл төлөм бодит дүрээр намилуулаад олон хасар бэхэлж хүчийг нь бүхэлж болно. Овогот хэн өвөдийн зэхэж эмлүүлдэг байсан өргөө гэрийн онгон гэж улаачин дахилд байдаг юм. Өндөр буурал өвдийн өртөөлж өгсөн жайгаар айл гэрийн онгоноо эмлүүлж тавих хэрэгтэй. Зарим овог отгийнхан зэр зэвсгэрж хамгаалалт хийдэг. Харин зарим нэгэн отгийнхан анх холбоорж хамгаалдаг. Төрөл бүрийн эд зүйлийг хоршуулж дүшигт нэгэн хамгаалалтыг хийж болно. Зарим овог отгийнхан бол зай завсаргүй хамгаалах хүчит хамгаалалтыг дун, явуу, хяса, шүр сувд тан гэдэг тоочж барамгүй олон янзын эд зүйлээр томоохон хүчит хамгаалтыг хийдэг билээ.
Эдгээр таван зүйлэн эрчим шидийг эзэмдсэн нэлдэв хараму энэ орчлонд оршин буй. Энэ таван зүйлс эсрэг сөргөд халтайж эвсэж бийсээ дэмнэх элэг чанарууд бас буй. Дарж нэгнээ устахан ч буй. Дэмнэж бийсээ тэтгэхэнч буй. Галаар хамгаалалт хийх тэм балчир үрс та нар галын элч эрчмийг гаргуу мэдэх хэрэгтэй. Дурлцэх галын шидийг хүмүүн энэ бийдээ дүүрэн хурааж бүрэн шингэх хэрэгтэй. Дулийн чинээ гал дөмөкөн хамгаалж чадах уу? Түүдийн чинээ гал дөрвөн хамгаалалт болох уу? Тунгаж үүнийг ухаад үйлдэл болгох хэрэгтэй. Хүмүүн энэ л бие галын шидээр хамгаалахтан хүчрхэг бат хамгаалтыг хэрхэн татхам бод. Хий нэгэн биеэрээ хийсгэл нэгэн дүрээрээ халуун бомболгон галыг хамжин үйлдэх хэрэгтэй. Хаанаас л бол хаанаас халдаж гэрэтэрдэг харамуу сонснод халуун галдад дэстэггүй юм. Харамуу сонсод халуун дулааны галд хавтаж ойртож чаддаггүй. Хатамжиж удаан тэстэггүй. Тэмийн учраар урсмэн өргөө цагаан гэрэтэн дулгын галаа арвантай тулж мадрах хэрэгтэй. Харамуу сонс халдаж нэгэнтэн ирвэс. Халуун гал элчэрэн хамхиж шатааж дөнгөдөг. Ийм л нэгэн учраар балчир олон урсмэн нээлчд халуун галан ихэд дээдлэг хэрэгтэй. Галын их хүчээр үрс балчруу та нар гардаж олон заслыг гарахгүй дүүргэж болно. Оогүй төгс хэлбэрт уурмц бөөрөн хийдүрсэн. Өвдөг хамгаалалтыг үүсгэж нэгэнтэн дөнгөдөг. Хаанаас нь хамгаалах чадaltaй тэрл хамгаалалтанд халуун галын эрчим амин чанар шингэхээр хөнөөлт харамуу бүхнийг махан бид ойртуулдаггүй. Хүчрхэг нэгэн эрчимтэй галт бөмбөлөг молдог. Хүчтэй хамгаалалтын хөрсtöд орших хугацаа нь харин ч урс та нарын оюун бодлоос шалтгаална. Урс та нар альваг чин үнэн сэтгэлээсээ үнэлж дүгнэж эргэцүүлж сайтар тунгаасны эцэст үйлдэл болгон зөв хийвэл үргэлж удаан тогтно. Үйл хөдлөлийг чинь өмгөөлж арвинтай оршин. Зарим улаач урсын зүтгэж датсан хамгаалалтанд залхах харамуу зүйл зайдалж наалтсан байхад датсан хамгаалалтын хүч нь суларсан байхад тонч хүчтэй хамгаалалтай гэд санаа амар явдаг. Дэгтэл тэр хамгаалалтаа эргэн сэлбэж тогтон ажиж тандан харж байх хэрэгтэй. Бодлын хүчээр аливаа хамгаалтыг датсан бол байнга түүнийг эргэн бохилж байх хэрэгтэй. Гаалан усан хин хамгаалтыг тогтон барихтаа гарцаагүй нэгэн зүйлийг тогтож сайтар үйлдэлтэй. Гадны хүрээг нь татахад оюун бодлон хөвчилж гайтуулж ямар нэгэн зүйлд сатааруулж огт болохгүй. Гайгүй сэн хин хүрээг татаж сурахад гаршиж дадлаа үрс та нар баггүй удана. Дэмэс урс та нар хин хүрэн татахтаа тэнүүчлэх бодлон сайтар төвлөрүүлж сур. Хин хамгаалалтын хүрээг урс дутуу татваас хайхрамжгүй зангаар хүчийг нь дутуу шингээвэс. Хайнгадаж бас буруу зуруу татаж орхивоос хайрн тэр гал усны хүрээ сарниж үгүй болдог юм. Дэмийн учраар энэ л гурван хүчний хүрээг тэнцүүхэн эрчээр урс та нар датаа сурчихвал хан хороод байх аливаа хамгаалалт бүгдээс хамгийн хүчрэг хамгаалалт тэр л байх болно.
Хаан хэзээ ямар үл хийхээс хамаарч хэлбэр дүрсээ аривнтай хувиргаж болно. Хатуу нэгэн дайнд хадгалтаар орох үед хамгаалал хэлбэр ихэвчлэн гурвалжин байвал зохилтой. Эгэл жирийн үед хамгаалалт атах гэж бий бол эрчмийн энэл хамгаалалт бомблог байвал зохилтой. Өчнөн олон хармуу тойрч явсан байвал өнөөх хамгаалалтын хэлбэр дөрвөлжин байвал зохилтой. Номон олон өрсийн амийг сэхэн хамгаалж, булт олон өрсийн үүлэнд ханжин дэмнэлцэж, Томон Баатар эрсийн амийг авран хамгаалж, Түүхт Баатар эрсийн үүлийг дэмнэн түшилцэж, Тэнгэрийн 7 том дайны дундуур туулж тэмцэж дилж гарсныг учраар өнөө цагта ингээд онгод дурд хувраад өндөр хөх тэнгэртэн сууж байна да урсмэн. Эревгэр урс танар ооцом чинэм бие эвэлэн энхрилж бөөцөлн торддог шигэн өрөөлийн махан биевч энэ хөрст шороогооч өөрийн хэмээн өмгөөлж хамгаал өргөж ачил. Чиний махан биег чимхэд зулгаагаад байвал чийч гэсэн атарч хариу үйлдэл хийж таарна. Уун луга адил өрөөлийн бие ихтэлхийг үгээрүүлж хоослоод өвтгөж зоогод байвал зөрүүлээд өөрийгөө хамгаалах үйлдэл хийдэг зөөрлөж сайн бод. Адилтгаж сайтар тунга. Зөв цаг үед зөв эд зүйлээр зөв хамгаалалтыг хийж сур урсмэн. Эрэнтэн баранта энэ цаг та нарт тус болно. Эгэлгүй мэрэгэн эрдэмт мэдлэг нь болон шүү урс.